Улаанбаатар орчимд 6 хагарал байдаг. Тэ газар хөдлөлт бол тэр хагарлуудыг дагаж идэвчдэг. Улаанбаатарт бол 6 хагарал байдаг. За сүүлд судалгаагаар бол Улаанбаатарын яг ингээ голоор явсан нэг хагарал байна гэж тогтоосон. Яг хотын одоо хотын доогуур явсан. Одоо Sky Research-аас уламжлалтын хогийн цэг хүртэлх тийм том хэмжээний хагарал байна гэж тогтоосон. За одоо бол тэрэн дээр бол судалгааны ажлууд бол явагдаж байгаа. За цаг хөтөлбөр үзэгч та бүхэнд зочны ярилцлагын цагаар үргэлжлэн хүрч байна. За манай өнөөдрийн зочноор Онцгой байдлын ерөнхий газрын урьдчилан сэргийлэх олон нийтэд харилцах хэлтсийн дарга Онцгой байдлын хошууч анх туяа урагдаад байна. Орой өдрийн танд. За та бүхэнд бас энэ орой мэндийг хүргэе. За баярлалаа. За өнөөдөр бол одоо газар хөдлөлийн аюулаас одоо аюулыг таниулах олон нийтэд таниулах ийм өдөр тохиож ийн гэж байна. Яг энэ өдөртэй холбогдуулаад яг Онцгой байдлын ерөнхий газраас ер нь ямар ажлуудыг хийх гэж байна. Одоо ингээд нөгөө орон нутагчин бас бие даалтын 7 хоног эхэлсэн. Энтэй холбоотойгоор бас яг нөгөө газар хөдлөх гамшиг ослоос сэргийлэх ийм одоо таниулга мэдээлэлүүд агиух явж байгаа юм л шүү дээ. Хэлээ яг Монгол Улсын засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногийн 5 гаригийг газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр болгон зарласан. Тэгээ энэ өдрийн хүрээнд бол одоо Онцгой байдлын байгууллагаас иргэд олон нийтэд зориулсан сургалт дадлага болоод ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар улирлын бие даалтын 7 хоногийн аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтарсан хичээл сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Одоо ингээд жил болгон манайхан ийм одоо дадлага сургуульд хийдэг таниулж ойлгуулдаг. Ер нь одоо манай иргэд яг энэ жил болгоны энэ дадлага сургуулалтаас ер нь хэрэг одоо мэдлэгтэй, мэдээлэлтэй үлддэг юм болоо тий. Тэгэхээр Онцгой байдлын байгууллагаас аль болох нөгөө мэдлэг мэдээллийг олохын тулд энэ таниулах өдрийг бол зохион байгуулдаг. За Монгол орны хувьд бол нийт нутаг дэвсгэрийн 66% нь Улаанбаатар хотын 98% нь бол газар хөдлөлтийн 7-8 баллын бүсэд бол хамаардаг. Тэгээ газар хөдлөлт гэдэг гамшиг бол Монгол оронд нөгөө нэг төдийлөн одоо биднүүсийн цаг үе дээр гэх юм уу да тий тохиолдож байгаагүй учраас иргэд маань бол за энэ бол баг Монгол оронд тохиолдохгүй гамшиг гэсэн тийм баг ойлголттой байгаад идэг тий гэтэл бас сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөр шалтгаалаад гамшиг аюулт үзэгдэл ослын тохиолдол бол нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад Монгол оронд ч гэсэн байгалийн болоод цаг уурын гаралтай гамшиг аюулт үзэгдлийн тохиолдол бол бас нэмэгцээр л байгаа. Одоо би чамд нэг том мэдээлэл хэлэхэд он гарсаар эхний 2 сарын байдлаар бол Монгол орны нутаг дэвсгэр болоод хил орчмын бүс нутагт нийтдээ бол 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдснээс 3073 нь л манай улсын нутаг дэвсгэрт болсон байна. Манай улсын нутаг дэвсгэрт. Гэхдээ энэ нөгөө бүртгэгдэж байгаа газар хөдлөлтүүд маань чичирхийллийн хэмжээнд нөгөө 3.5 минутаас дээш хүчтэй газар хөдлөлт бол 10 удаа бүртгэгдсэн нь бол өмнөх онныхтай харьцуулахад бол 43%-аар өссөн үзүүлэлт байгаа байхгүй юу? Өсчүүд байна. Ингээ 10 удаа гэхээр нэг юм цөөхөн юм шиг хүмүүст бол цөөхөн юм шиг байна тий. Энэ нь болохоор нэг одоо судалгааны байгууллага дээр бол ингээ газар хөдлөлтийн чичрэл бүртгэгдэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр 3.5-аас дээш магнитуудын хүчтэй 10хан газар хөдлөлт гээд ингээд ярихаар 10хан гэж сонсогдож байгаа юм шиг хүртлөө өмнөх онуудынхыг бодох юм бол 43.1%-аар нэмэгдсэн гэдэг чинь бол нэлээд нэмэгдсэн байна. Яг нөгөө хүнд мэдрэгдэх хэмжээнд бол хүрээгүй учраас л биднээс нөгөө мэдрэхгүй энэ аюул биднээс хол юм шиг ойлгоод тэн дээр нэг ач холбогдлохгүй байгаа юм тий. За маргааш одоо яг нөгөө зарлан мэдээллийн дуут тохиогоор аж ахуйн нэгж байгууллагууд иргэн бүр ингээд нөгөө ажилтдаг сургууль хийдэг тий. Тэгэхээр энэ өдөр бас маргааш тохиож байна. Тийм, Монгол Улсын засгийн газрын 339-р тогтоолоор зарлан мэдээлэл орон даяар зарлан мэдээллийн дуут тохиогоор ажиллах өдөр маань бол маргаашийн 16 цагт зарлан мэдээллийн дуут тохио орон даяар дуугарна. Энэ тохиогоор газар хөдлөлтийн гамшиг альва гамшиг ослын үед иргэд яаж орон байрнаасаа гарах вэ? Гадаа явж байгаа бол ямар арга хэмжээ авах вэ гэд тэр дадлах сургуулийг бол орон даяар хийх ёстой. За өмнөх жилүүдэд бол Онцгой байдлын байгууллагаас одоо байгууллагууд дээр очиод, сургууль дээр очиод, тэгээ албад дээр очиод, заавал нэг хүн очиод зааварчилгаа өгөөд ингээ гараарай гэд гаргадаг тий. Гарсныхаа дараа газар хөдлөлт гэж юу юм бэ? Энэ яагаад бид энэ тохиолдлын систем бидэнд яагаад хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг бол тайлбарладаг байсан. За энэ жилийн хувьд бол онцлог нь бол за улсын албад тий байгууллагууд өөрсдөө үнийг
зохион байгууллаа. Жил заавал нэг зааварлагч байхгүйгээр байхгүйгээр жил болгон ингээд биднээс ингээд зохион байгуулдаг байсан бол одоо иргэд аж ахуй нэгж байгууллагууд өөрсдөө зохион байгууллаа гэдэг чиглэлийг бол хүргүүлсэн баг. За энэ дээр энэ одоо сургуулалт ер нь хэр чухал вэ гэдэг нь бол одоо саяны энэ газар хөдлөлттэй холбоотой тоо мэдээлэл бол харуулж байна. Тэгээ энэ дээр ч гэсэндээ зарим аж ахуйн нэгж байгууллагууд ажилдаа хит төвлөрдөг, ажилчдаа гаргадаг ч юм уу. Нэг бол одоо ажилчид нэг юм одоо нөгөө сайн дураараа тэнд одоо нэгдэж гардаг ч юм уу. Ийм тохиолдлоос ажиглагдаад байгаа бололтой харагддаг. Тийм энэ бол яг тийм тохиолдолд харагддаг нөгөө түрүүний миний хэлдгээр газар хөдлөлтийн гамшиг бол Монгол орноос хол юм шиг ингээ хүмүүс ойлгоод идэг. Гэтэл өнгөрсөн 100 буюу 20 дугаар зуунд дэлхийд 8 балаас дээш хүчтэй газар хөдлөлт 8 удаа тохиолдсны 4 нь Монгол оронд идэг. Монгол оронд идэг. За газар хөдлөлтийн гамшигыг ингээ ярихаар хүмүүс бол нөгөө иргэд ардын дунд бол мэддэг штэ. Могдын газар хөдлөлт, говьолтын газар хөдлөлт гэдэг. Тэр газар хөдлөлтүүд чинь дандаа 8-аас дээш балын хүчтэй газар хөдлөлт байсан. Гэхдээ тухайн үед бол нэг хүн ам шигүү одоо суурьшлийн бүсэд цөөхөн хүн ам цөөхөн тийм бүсэд тохиолдсон учраас гамшиг хослолын хувьд бол харьцангуй гайгүй хохирлог гар цохирлын хувьд бол харьцангуй гайгүй өнгөрсөн. Гэтэл одоо бол тэ цаг үеэ дагаад сууршил хүн амын хит төвлөрөл нэмэгдэж байна те. Барилга байшингууд өссөн нэмэгдсэн байна. Барилга байшингуудын тооч гэсэн тэр үеийг бодох юм бол маш өссөн нэмэгдсэн байна те. Тэгэхээр энэ маань эргээд бидэнд бас аюул эрсдлийг бол илүү өндөрсгөж байгаа гэсэн үг. Илүү дагуулж байгаа гэсэн үг. За яг ингээд одоо ингээд тухайлбал Улаанбаатар яриа л да те. Улаанбаатар орчимд 6 хагарал байдаг. Тэ газар хөдлөлт бол тэр хагарлуудыг дагаж итгэвчдэг. Улаанбаатарт бол 6 хагарал байдаг. За сүүлд судалгаагаар бол Улаанбаатарын яг ингээ голоор явсан нэг хагарал байна гэж тогтоосон. Яг хотын одоо хотын доогуур явсан. Одоо Скайрс орцоос Улаанчлуудын хогийн зэг хүртэлх тийм том хэмжээний хагарал байна гэж тогтоосон. За одоо бол тэрэн дээр бол судалгааны ажлууд бол явагдаж байгаа. За тэгэнгүүт Монгол улсын олон улсын байгууллагын үнэлгээгээр бол 6.6-аас 7.6 магнитудын газар хөдлөлтийн үед бол барилга байгууламжийн 22-оос 50% нь эвдэрцүүд нь 30-аас 60 мянган хүний амнаас эрсдэлтэй гэж дүгнсэн байдаг. Тэгээ ихээр энэ эрсдлийг бууруулах зорилгоор Монгол улсад газар хөдлөлтийн гамшигаас хамгаалах чадварыг бэхжүүлэх төслийг бол үе шаттайгаар л хэрэгжүүлж байна л да. Тэгээ энэ хүрээнд бол нийслэлийн хэмжээнд бол судлагдсан барилга байгууламжийн төсвөргүй барилга байгууламжуудыг тодорхойлох энэ барилга байгууламжийн хүчтэглийг хийх гэсэн ажлууд бол тус тусын мэргэжлийн байгууллагууд дээр бол шат дараатай бол явагдаж байгаа. За үүний хажуугаар онцгой байдлын байгууллагын гол баримталж байгаа зарчим болохоор тэгвэл биднээс иргэдтэй мэдээллийг өгчээ тий иргэд маань газар хөдлөлтийн өмнөх үед гэр орондоо юу хийх ёстой юм бэ? Иргэн хүн өөрөө юу бэлтгэх ёстой юм бэ? Тий газар хөдлөлт хэрвээ тохиолдвол одоо болцсошгүй гамшиг хослол гэж биднээс ярьдаг тий тохиолдвол юу мэдчих яах ёстой юм бэ? Өөрийгөө яаж авраа хамгаалах юм? Тий өөрх гэр бүлээ яаж авраа хамгаалах юм, хажууд иргэд байгаа хүндээ яаж туслах юм. Энэ мэдлэг мэдээллийг олгох зорилгоор газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах энэ өдрийг зохион байгуулдаг. Мөн зарлал мэдээллийн дуут тохиогоор ажиллах, маргаашуулах энэ өдрийг бол бас зохион байгуулж арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж хэрэгжүүлдэг. Мөн энэ хүрээндээ ерөнхий боловсролын сургуулиудын бие даалтын 7 хоногийг аюулгүй амьдрах ухаан хичээлийн хөтөлбөр боловсруулсан хөтөлбөрүүдийн дагуу явуулж байгаа. Сурагчдын хувьд бол одоо ялангуяа ингээд цэцэрлэгийн хүүхдүүд хүртэлтэй яг энэ одоо гамшиг ослын үед яг яаж одоо өөрийгөө хамгаалах уу гэдэг ингээд толгой дээр юм бариа явдаг ч юм уу те ингээд илүү их нөгөө мэдээлэл айгүйх авсан мэдээлэл айгүйх тогтоодог те тэрийг бас ингээд яг зөв хэрэгжүүлдэг юм шиг харагдаад байдаг. Тийм тэгэлгүй яах вэ? Ер нь л ингээд насанд хүрсэн хүмүүсийн одоо ингээд байнгын сурцсан дадал хандлагыг ингээд өөрчлөгдүүл цаг хугацаа хэрэгтэй хэцүү. Гэтэл хүүхдэд энэ дадал хөвшлийг багаас нь суулгаж игэл тэр бол ингээд насан туршийн дадал хөвшил болдог. Тэр ч утгаараа одоо Япон зэрэг ингээ хөгжилтэй орнууд бол гамшиг аюулаас урьдчилан сэргийлэхтэй сэрэмжлүүлэх бэлэн байх энэ сургал дадлагыг бол бүр цэцэрлэгийн наснаас нь явуулдаг. Биднээсийн хувьд ч гэсэн аюулгүй амьдрах ухааны хичээл бол цэцэрлэгт мөн ерөнхий боловсролын сургуульд тэгээд дахиад дэшегээ оюутнуудад те гамшигын тухай хичээлийг бол зайлшгүй орох ёстой гэдэг ийм одоо хөтөлбөрийг бол боловсруулж
гаргасан баг. Тэгээд ер нь бол тийм байдаг л да. Одоо бидний онцгой байдлын байгууллагын ингээд аж ахуйн нэгж байгууллагууд дээр очиод том хүнд хичээл заах. Нэг өөртөө тэгэнгүүт хүүхдүүдэд очиод хичээл заагаад за ингээ газар хөдлөлтийн чичирхэл мэдрэгдвэл тэгээ ширээндээ орноо. За суу нууг түлээ гэдэг зарчмыг баримтлана. За хоёр дахь тохойд уурахад ингээд ханналаад нэгийг нэнчгсаад ингээд 50 гадагшаа гарна гэд ингээд заахаар хүүхэд тэрийг ягштал биелүүлдэг. Дээрэс нь гэр орондоо очиод аав ээжтэй ярьдаг, хэлж өгдөг, ярьдаг. За миний хүүхдүүд очиод гэрийн чинь одоо даацын хаан хаа байна. Тэрийг аав ээжээсээ асуугаарай. Тэ? За даацын хаанд энд байгаа юм бол тэ газар хөдлөлтийн үед яаж одоо эхний тохиод одоо газар хөдлөлтийн эхний чичирхийлэл мэдрэгдэхэд өөрийгөө яаж хамгаалах вэ? Энийг аав ээжтэй очиод хэлээд өгөөрэй, заагаад өгөөрэй гэж явуулахаар тэднээс бол маш идэвхтэй очиж зааж өгдөг. Бас өөрсдөө ягштал биелүүлдэг. Тийм байна. Бяцхан сургагч огч нар болчиход шүү дээ. Бяцхан сургагч нар болчиход байна. Тэгээд ер нь бол нөгөө энэ дадлаг хвшлийг альва гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах энэ дадлаг хвшлийг одоо хүн болгонд суулгахын тулд бол цэцэрлэгээс сургуулийн насанд нь зайлшгүй заах шаардлагатай. Баярлалаа танд мэдээлэл өгсөнд. За газар хөдлөлтийн энэ гамшиг эрсдэл аюул гэдэг бол одоо ерөөсөө нөгөө муу ёр биш те. Одоо бол хэн одоо бэлтгэлтэй байна, хэн анхаарал сэрэмжтэй байна, хэн болгоомжлол нь тэр хүн аюулгүй байдлаа хангах нь байна. Бусдынхаа насыг ч гэсэн даврах боломжтой болох нь байна. Тэгээ яг энэ одоо ийм гамшиг ослын эрсдлээс манай Монгол улсаас одоо яг тойроогүй те яг хажууд иргэд байна гэдгийг бол анхааруулж сэрэмжлүүлж онцгой байдлын ерөнхий газраас бас бидэнд мэдээлэл өглөө. Танд баярлалаа. Баярлалаа. Тэгээд энэ дээр нэг юм хэлэхэд одоо ганцхан үйлдвэр нэмээ хэлчихье. Яагаад биднээс ингэж иргэдийгээ мэдлэгтэй олох гэдэг ингэж мэдээлэл өгөөд эсвэл ингэж сургаад байдаг вэ гэхээр одоо дэлхийн нийтэд тохиолдож байгаа томоохон газар хөдлөлийн гамшигуудын сургамжаас одоо судалгаа тэрний дараа гарсан судалгаанаас үзэхэд мэргэжлийн байгууллагуудаас илүү гамшиг тохиолдсон үед иргэд өөрсдийгөө авардаг. Өөрийнхөө амнасыг болоод өөрсдийнхөө хажууд иргэд байгаа бусдынхаа амнасыг аврах нь бол 90% байдгаа гэж тийм судалгаа гарсан байдгийг. Тийм учраас одоо энэ мэдээллийн 900-д хүн болгон мэдлэгтэй мэдээлэлтэй. За мэргэжлийн байгууллагаас очиж сургалт хийж байгаа бол тэрэнд идэвхтэй оролцох хэрэгтэй. Дээрээс нь одоо интернет орчин гэдэг биднээс асар том одоо мэдээлэл авах боломжтой платформ байж гэн тэ. Энд маш олон төрлөөр ингээ хэвлэл мэдээллийн байгууллагууд маань яг энэ таниулах өдөрт зориулаад ч юм уу мэдээллүүд бэлтгэж оруулсан байдаг. Нөгөө инфлюенсерүүд маань ч гэсэн яг энэ чиглэлээр ингээ судалгаа хийгээд оруулсан хичээлүүд ч гэсэн YouTube дээр байдгаа. Тэгэхээр энийг бас судалж үзээрэй гэж хэлэх. Баярлалаа танд. За баярлалаа. За манай өнөөдрийн зочны ярилцлагын цагт онцгой байдлын ерөнхий газрын урьдчилан сэргийлэх олон нийтэд харилцагчдын дарга анх туяа онцгой байдлын хошууч анх туяа өргөдөө оролцож бидэнд бас одоо гамшиг ослын үед хэрхэн яаж ажиллах вэ? За мэдээж маргааш бол одоо улс орон даяар 16 цагт одоо аюулын одоо энэ дохио дуурна. Тэгэхээр яг энэ дохио дуурсныг одоо даруйд иргэд маань одоо дадлаг сургалт хийх нь байна. Тэгээд иргэд маань ч гэсэндээ энэ дадлаг сургалтад бас идэвхтэй хамрагдаарай гэж хэлмээр байна. Ингээд зочны ярилцлагын цаг энэ хүрээд өндөрлөж байна. Хөтөлбөр үргэлжлэн танд хүрэх болно.